ASEAN-ийн чуулганы үеэр нийт 5580 гадаадын зочид төлөөлөгчид Монгол улсад ирсэн. Харин зохион байгуулалтын ажилд 8500-аас 9000 хүн тогтмол оролцсон бол бэлтгэл ажлыг хангах үйл явцад давхардсан тоогоор 20,000 хүний дэмжлэг оржээ. Зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах явцад бүгд найрамдагчдад ардуулс эд материалын тусламж үзүүлсэн бол Европын холбоод 6 орчуулагчийн зардлыг нь дадлагжуулж бэлтгэн материалыг бус тусламж үзүүлсэн байна. Тэгвэл холбооны бүгд найрамдах Герман улс аюулгүй байдлын тоног техник хэрэгслэр бэлтгэл ажлыг хангах явцад тусламж үзүүлсэн бол бүгд найрамдах Солонгос улс цагдаагийн албыг техник тоног төхөөрөмжөөр хангаж зохион байгуулах үйл явцад хувь нэмрээ оруулжээ. Ингээд ASEAN-ийн 10 одоо дэд хэмжээний 11-р уулзалт ингээд амжилттай болоод өндөрлөж байна. Энэ 11-р өндөр түвшний уулзалтаар хилэлцсэн асуудлууд, эндээс гарсан Улаанбаатарын тунхаглал гэж одоо баримтчиг байгаа ASEAN-ийн өнгөрснийг одоо дүгнсэн, ирээдүйг тодорхойлсон, өнгөрснийг дүгнээд ирээдүйг тодорхойлно гэдэг чинь одоо цаашид энэ ASEAN гэдэг маань одоо цаашдын 10 жил 20 жилдээ ямар хэлбэрээр үйл ажиллагаагаа яаж явуулах юм бэ гэсэн бас том асуулт тулгарч байгаа юм л да. 20 жилд нь одоо болж байгаа учраас бид нар чи одоо сая энэ 20 жилийн бас тэмдэглэлээ шүү дээ, тэ. Энэ ASEAN гэдэг Аз, Европын албан бус яриа хэлцээний ийм хэлбэрээр нь байлгая гэдгийг одоо бас сая тохирлоо. За энэ нэг зүйл. Хоёрдугаарт бид энэ ASEAN-ийн бэлтгэл ажлын хүрээнд ингээд ажиллахад манай дипломат албаны хувьд ASEAN-ийн бэлтгэл ажлын албаны хувьд бас олон сайхан залуучууд те одоо ер нь мэрэгжлийн олон чиглэлээр одоо эрх зүй, олон улсын харилцаа, эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, хил зүй, түүх, нийгмийн ухаан янз янзын чиглэлээр бас олон залуучуудын бас баг болж ажиллаа. Тэгээд бас нэг сайхан хамт олон бас бүрдлээ гэж бодож байна. Ер нь дипломат албаны хувьд энэ залуучуудын хувьд хэлэхэд бас энэ олон улсын ийм том арга хэмжээ хурал зохион байгуулах их том сургууль боллоо гэж бодож байна. Энэ талаараа бас их авч үлдэх бидэнд туршлага бас суулаа. Тэгээд дараагийн олон улсын том арга хэмжээнүүдийг зохион байгуулах туршлага одоо Монгол улсад төрн гинүү, хувийн одоо хэвшлэн гинүү, иргэний нийгмийн ч гинүү бид чинь ASEAN-ийн хүрээнд нийт 9 салбарын хуралдаан зохион байгууллаа шүү дээ. Тэгээд яг өнөөдөр энэ 15 16 дэнд хэмжээнийх нь уулзлыг хийлээ те. Ингээд эргээд ингээ харахад бол бас энэ залуучууд, энэ төрийн байгууллагуудад энэ бүх энэ оролцсон хүмүүст бас олон улсын энэ том хурал арга хэмжээ зохион байгуулах их том сургууль боллоо гэж бодож байна. Тэр талаараа бас үлдэц бас ихтэй байна гэж хэлэх гэсэн. Тий. За баярлалаа. За их баярлалаа. Тэгэхээр ASEAN-ийн дэд түвшний 11-р одоо уулзалтыг бид бүхэн хамтаараа бас Монгол улстай хүлээн авлаа. Хурал маань амжилттай боллоо. Тэгэхээр энэ хурлын маань бас гол хэсэг болох хэвлэл мэдээллийн одоо ажилтнуудын гадаадын төлөөлөгчдийн асуудлыг бас гадаад хэргийн яамны манай газрын хувьд хариуцаж ажиллалаа. Бидний хувьд яг одоо олон орны олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан олон улсын мэдээллийн төвийг байгуулах бас ийм зайлшгүй шаардлага гарсан. Энэ хүрээнд бид нар бас бусад одоо олон байгууллагатай хамтран энэхүү яг олон улсын одоо стандартад нийцсэн олон улсын мэдээллийн төвийг богино хувьцаанд маш чанартайгаар бас байгуулж чадлаа. Манай мэдээллийн төвд ажилласан одоо 690 орчим гадаадын төлөөлөгч маань бүгдээрээ маш сэтгэл хангалуун байгаа. Яг одоо яг энэ мэдээллийн төвдөр бас бид нэр зөвлөхөр ажилласан Европын холбооны зөвлөхүүд маань маш их сэтгэл хангалуун байгаа. Та бүхэн маш сайн одоо яг үнэхэрийн стандарт хангасан ийм мэдээллийн төвийг байгуулж чадсан байна. Тэр байтугай би их олон газар бас мэдээллийн төвдөр ажиллаж исэн, олон газрын мэдээллийн төвөөр орж исэн. Би танаа улс шиг одоо танаа улсад одоо байгуулагдсан шиг ийм бас мэдээллийн төвөөр орж байгаагүй юм байна гэж бас биднэрт маш их урам өгсөн байгаа. Тэгэхээр би бас дөрөнд урдсан бид нар яг энэ ASEAN-ийн дэд түвшний 11-р уулзалтын хүрээнд гадаадын маш олон улсын одоо төлөөлөл болох 670 орчим бас төлөөлөгчдийг хүлээж авлаа. Маш олон ер нь гадаадын олон сэтгүүлчдийг бид нар Монгол улстай хүлээж авна гэдэг маань эннийхээ тоогоор бид нар Монгол улсынхаа талаарх одоо бүхий л мэдээллийг гадаадын олон улсын хэвлэл мэдээллээр хүргэж байгаа. Энэ маань эргээд Монгол улсыг дэлхийн нийтэд сурталчилж байгаа одоо маш том арга хэмжээ бид нар биднээс бодож байгаа. Энэ хүрээнд бас одоо ирсэн бид нар хэвлэлийн төлөөлөгч нартай мөн нэртэй одоо хүндтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бас олон сэтгүүлчтэй харилцаа холбоо тогтоож чадлаа. Цаашид энэхүү харилцаа холбоогоос үргэлжлүүлэн ажиллана гэж бодож байгаа. Мөн бас яг дэлхийн хэмжээний бас томоохон агентлагуудтай бас бид нар харилцаа холбоогоо эхлүүлж чадлаа. Тэгэхээр зэрэг энэ хүрээндээ бас бид нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж цаашид одоо яг Монгол улсыг гадаадд сурчлах чиглэлээр хамтран ажиллана гэж бодож байна.
Сайн дурын 1100 гаруй ажилчдыг 2-3 сарын турш бэлдэж байж 2-3 өдөр ажиллуулсан бол нийт 21 орчуулагч 610 үйлчлэгээний ажилтнууд 1100 цагдаагийн албан хаагчид жолооч зэрэг 4400 гаруй хүнийг зөвхөн АСМ-ийн чуулган дээр ажиллахад зориулж сургалтад хамруулжээ. Сэтгэл маш өндөр байна. Тэгээ биднээс болохоор bilateral mirror буюу хоёр талд уулзалтыг хариуцж ажилласан. Тэгээ сэтгүүлчдийг биднээс яг уулзалт болох газар нь хүргэж өгөөд тэгээ тэнцээ ажиллахын тулд бид сар гарын хугацаанд бэлтгэл сургалт хийгээд тэгээд сургалтанд суугаад тэгээд яг бөөнөр хамтдаа тийм ажилласан. Тэгээд маш сэтгэл маш өндөр байна. За бид нар болохоор бүгдээ яг адилхан bilateral meeting coordinator гэдэг позишн дээр ажилласан байгаа. За миний хувьд гэх юм бол ер нь станцтай харьцаад бус хүмүүстэйгээ зөвлөгөө аваад зөвлөгөөгөө тэгж ажилласан байгаа. Энэ үйл ажиллагаанд болохоор бид нар ороод нийтдээ өнөөдөр 14-өөс хойш 3 хоног ажиллаж байгаа. Тэгээд бид нар маш их зүйлийг сурч авсан, маш их зүйлийг ойлгож авсан. Тэгээд мөн хамтарч ажилласан эрчим хүчний яамныхан болон гадаад хэргийн яамныхандаа маш их баярлж байгаа. За миний үзсэн сэтгэл маш өндөр байгаа. Биднэрт бол ерөнхий сайд, гадаад хэргийн яамны сайд, дэд дарга гэдэг ерөнхийлөгч нар гээд янз бүрийн хүмүүстэй ойролцоо байж тийм ажиллах боломж олгосон. Энд нь боломж олгосон гадаад хэргийн яам болон АСМ-ийн уулзалтын зохион байгуулсан орондоо баярлалаа. За миний хувьд бас маш их сэтгэл өндөр байна. Тэгээд энд АСМ-д ороод ирснараа бас маш олон зүйлийг сурч авсан. Тэг үнэхээр бас бусад гадаад үеийн төлөөлөгчтэй бас ингээд бас ойролцоо ажиллах тийм бас боломжийг өгсөн талархаж байна. Тэг үнэхээр сайхан болж өнгөрсөө гэж бодож байна. Миний хувьд маш сэтгэл өндөр байна. Би болохоор ерөнхий сайдын хоёр талтай уулзыг хариуцж ажилласан байгаа. Тэгээд АСМ-д ажилласнараа маш их туршлага хоримтуулж ирээдүйдээ маш их хөрөнгө оруулсан гэж бодож байна. АСМ-ийн 11 дахь удаагийн чуулга нэг эх орондоо амжилттай зохион байгуулагдаад байгаа. Гадаад хэргийн сайд пүрэвсрэн дараагийн 3 жил зохион байгуулах боломжтой томоохон наадам хөтөлбөрүүдийн хуваарийг гаргасан бөгөөд тухай бүрт нь зохион байгуулах хүсэлтэд өрсөлдүүлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр дэлхийн хэмжээний томоохон хурлыг зохион байгуулахад Монгол хүм нэг бүрийн тусламж дэмжлэг үн хүндтэй байсныг онцлон талархлаа.